Stranger Things гэдэг кинонд би бол амар дуртай шүү дээ. Даанч гол дүрээ яг дэмжижсэн хүн маань ийм үйл хийсэн гэхээр хүний хувьд бол ийм зүйл яаж утсан ч байж болохгүй зү. Юу ч хэлсэн зүгээр хэлээ шулуун хүн хэлцдэг. Та дараах бичлэгээс ямар нэгэн зөрчилтэй байгаа хэсэг бол гүйж ирж байгаа шүү дээ. Яг тэр бичлэг шиг санагдлаа. Яг нэг төрлийн бичлэг дахин үзэж байгаа юм шиг яг дээж авуу гэдэг шүү дээ. Гэтэ Instagram дээр 1.1 сая дагагчтай юм шүү дээ. За, hi guys. Дараагийн бичлэгэнд тавтаа морил. Энэ удаагийн дугаар дээр хэлээ яг вэ гэхээр дэлхий дээр ингээ хүмүүст лөөрж жагаад баригдсан инфлюенсерийн талаарх part 2-ыг энэ цагт хүргэж байна. Тэгээ олон хүмүүс одоо өмнөх видеоны маань comments дээр part 2-ыг хийгээрэй гэж бичсний үндсэн дээр би та бүхэнд илүү хачин бүр ингээ яаж ийм байдаг байна гэсэн инфлюенсеруудыг part 2 дээр тусган гаргасан байгаа. За тэгээд энэ хүү дугаар маань та бүхэнд бас нэг бодогдуулж хоёрыг тунгаасан бас сонирхолтой контент байх болов уу гэж бол ховдоо бас найдаж байна. За тэгээд олон юм яриад авшаа бичлэгэнд орё те. Та бичлэгээс өмнө лайк дараагүй лайк дараа сабадаргүй сабадархаа битэн мартаарай. Замта бичлэгэнд орцгоё. Хүмүүстэй л урдж байгаа баригдсан инфлюенсерууд. За тэгэхээр эхний баримт. Та бидний Stranger Things гэдэг кино үзчихсэн үү? Хамгийн сүүлд гарсан анги нь бол Netflix-ийг бүр нэлээд байлдан дагуулсан. Тэгээ би бас нэгдүгээр бүлийг тухайн үед гараад нэлээд баярлаад ахаар нь үзчихсэн. Айгүй сонирхолтой кино байт юм байна. Тэгээ нэгдүгээр бүлэгтээ тоглож исэн одоо Millie Bobby Brown гэдэг нэртэй жүжигчин бол тухайн кинонд нэлээд од болсон. Гэхдээ харамсалтай нь бас сошиал медиа дээр ч хүртэл од болсон юм байна. 2019 онд Florence by Mays брэнд болох өөрөө гаргасан байдаг. Тэрээр яасан бэ гэхээр Instagram дээрээ өөрийн бүтээгдэхүүнээ одоо арчилж буугаар бол бичлэг оруулахдаа ямар нэгэн шалтгаанаар өөрийнхөө брендийн тосыг бол түрхээгүй өнгөрсөн юм байна. Оронд нь яасан бэ гэхээр гараа хумээд одоо камерт бичигдсэн одоо өөрийнхөө дүрцийг кадлж оруулаад бодлоо одоо жүжиглэхийг оролцсон юм байна. Үүнийг үзсэн хүмүүс бүгдээрээ айгүй их шүүмжлэлтэй хандсан байна. Тэгээ хамтаа яг одоо бичлэг үзцгээе. Go. Okay, so I'm applying now. Okay, and now moisturize is my favorite part of my skincare routine. Is then moisturizing my skin after a long day. Okay. So now that's on. Харамсалтай энэ хүү үзэгдлийг үзсэн үзэгчид яасан бэ гэхээр энэ хүү жүжигчнийг Оскар авах хэмжээнд бол хангалттай болоогүй хүн байна гэж бол дүгнсэн юм байна. Тэгээд хүмүүс төрсэн асуулт нь болохоор яагаад өөрийн бүтээгдэхүүнийг хэрэглээгүй юм бэ? Аюултай муу болохоор өөрөө хэрэглэхгүй байгаа мó гэсэн бол маш том асуулт гарч ирсэн байна. Тэгээд энэ хүү асуултанд хариулахад гаргалгаа нь юу вэ гэхээр одоо тухайн жүжигчин үргэлж бол төгс харагдахын тулд одоо арьсаа хатуу одоо дэглэн дотор арьсаа арчилдаг учраас бол эрсдлээс одоо өөрийгөө сэргийлж энэ үйлдэл бол гаргасан болов гэсэн нэг гаргалаа гарч ирсэн байна. Гэвч брендийнхэн гол маркетинг нь Millie өөрөө хэрэгэлдэг гэж бол баталгаа байсан нь ийхүү худал болж таарсан байна. Шүүмжлэл өртснөөхөө дараа тэр уулзалт гуйж зүгээр дуурайлгаж үзүүлсэн гэж одоо мэдсэн байна. Харамсалтай нь ягаад ч эхнээсээ түрхээгүйгээ тайлбарлаж чадаагүй орхисон юм байна. Stranger Things гэдэг кинонд би бол амар дуртай шүү дээ. Даанч гол дүрээ яг дэмжижсэн хүн маань ийм үйл хийсэн гэхээр тэгээ жүжиглэлтийн хувьд бол ингээд ярих юм байхгүй шүү дээ. Тэр хүн бол амар мундаг жүжиглдэг. Гэтэл харамсалтай юм да. Гэтэ яг ингээд дэмжиж үздэг хүн маань ингээд ийм асуулт гарахаар амар хэцүү болдог те. Дэмжих хэцүү, байх хэцүү тэгээд миний хувьд болохоор ягаад ингээд өөрийнхөө бүтээгдэхүүнийг түрхээгүй юм болоо те. Хүмүүсийн итгэлийг ингээд төрүүлж өөрийн брэндээ ингээд үүсгэж өөрөө ингээд хэрэглэхгүй байна гэдэг бол уулын зүй басны хувьд бол нэлээд буруу зүйл. Энэ бол яг үнэ хурам мэхлэлт болж таарна. Гэтэ миний хувьд болохоор үнэн зөвийн талд бол орно. Тэгээд хэрвээ та бүгдийн бас үзэж дэмждэг тэр жүжигчин, инфлюенсер ч юм уу те. Тиймхүү хүмүүс буруу зүйл хийж байгаа болвол тэрийг нь одоо тусад нь хүлээж аваад яг л шудраг байна уу, гүй байна уу гэдэг дээр л анализ яг бодитоор нь хийгээрэй. Тэгээд хичнээн мундаг хүн байсан гэсэндээ үнэн зөвийн талд өргөл зогсож байгаараа гэж залуучуудтай хандж хэлье. За тэгэхээр дараагийн баримт хэрвээ та хүнд итгээд өөрөө хохирч ирсэн тохиолдол байсан уу? Хэрвээ тийм бол танд энэ баримт тэр зүйлээс илүү болгоомжлох тал дээр сануулсан баримт байх болно. За Lady SB гэдэг нэрээр бол алдарсан нэг рэпер байдаг юм байна. Энэ хүн болохоор бусад юу гэж бодохыг бол огт тоодгүй. Маш одоо муу охин гэдэг нэрээр бол алдарсан бас Z гэдэг зэрэглэлээр рэпер юм байна. 2023 онд тэрээр болохоор Real Toronto podcast-д оролцохдоо туйлын одоо эргэлзээтэй түүхийг бол ярьсан юм байна. Эрэгтэй хүнд хийж байсан хамгийн муу зүйл юу байсан бэ гэж бол тухайн рэперээс асуухад тэр юу гэж хариулсан бэхээр болцож байсан эрийнхээ одоо машиныг сүйтгээд эхнэрийнх нь үнэтэй цүнхрүүдийг хулгайлж ирсэн талаар бол ичгүүгээр хэлж бол тухайн өөрийнхөө хийсэн үйлдэлийг хүлээн зөвшөөрсөн байна. I stole this man's wife's bags through like a brick
into his car windows. Хүмүүсийн нүдэнд болохоор Lady SB бол одоо их нэртэй хүнтэй хамтдаа байх нь бараг л хэвэн үзэгдэл шиг хүн гэж бол үнэлдэг байгаа байхгүй юу? Энэ бол зүгээр л нэг хэвэн үзэгдэл шиг хараад байгаа юм хүмүүс. Хамгийн сонин нь юу вэ гэхээр түүний хүлээмжшээс хамгийн уучлалгүй нэг гэмт хэрэг нь хуучин найз залууга хүүхэд хамгааллынханд бол гүтгсэн явдал байсан юм байна. Тэрээр алдар нэрт одоо улаараад найз залууга хүүхдээ хайхрамжгүй орхисон мэт харагдуулахын тулд зургийг нь хүртэл албаар эвлүүлж хийсэн юм байна. Үүнээс болж яасан бэхээр тухайн эцэг шалгагдаж хүүхдтэйгээ уулзах эрхийг нь хасуулах шахсан талаар тухайн эмэгтэй болохоор ичгүүгээр бахархалтай ирсэн байна. I called child services on my ex because he me off. Та санийвчлэг үтсэн бол уурыг нь хүргэсэн төдийд шалтгаангүйгээр бол ингээд ийм зүйл хийж байгаа байхгүй. Тэгээд энийг үтсэн хүмүүс болохоор бүр ингээд хилэгч үг алга гэж бол комменттэй байгаа юм билэ. Хамгийн галзуурмаар нь болохоор тэр үүнийг гэмт хэрэг биш юм шиг ярьсан явдал байгаа. Аазлахад тухайн эцэг хүний одоо хэрэг тогсон тэр хэрэг нь бол хэрэгсэхгүй болсон. Дараа нь тэрээр яасан бэхээр үүнийг зүгээр нэг багийнхан санал болгосон PR тактик байсан. Тухайн подкастаас бол асуулах талаар хүсэл гаргасан гэж бол хэлсэн ч хүмүүс бол түүнд бол хийс татгалзсан юм байна. Гэтэ ийм зүйл хийчээ тэрийг ингээд хүмүүсийн дэргэд хэлчингүүтлээ дараа нь ингээд тэрийг зөвтгөх гэж ийм зүйл хийхээр зүгээр л уурн хөрөнгөтлээ одоо тухайн эцэг хүний хүүхдээс нь салах гэж оролдоно гэдэг чи одоо хүний хувьд бол ийм зүйл яаж утсан ч байж болохгүй зү. Тэгэд хамгийн амар нь энэ бол PR подкаст дээр хэлсэн зүйлээ асуулах хүссэн гих зэрэг өөрийгөө хамгаалах гэж үтсэн байгаа нь жоохон юм нэлтэй юу. Миний нэг таньдаг хүн байдаг. Яг ийм юу ч хэлсэн зүгээр ингээд шулуун хүн хэлцдэг. Алдчихсан бол алдчихсан. Хийжсэн ингээд бүх зүйлээ өөрийнхөө хийжсэн хамгийн тэнэг үйлдэл бүгдийг хэлцдэг. Гэтэ энэ хүн бол арай л энэ хүн шударгаар хийсэн хэрэгээ хүлээж байгаа нь зөвчсэндээ ийм үйлдэл өөрөө хийсэн жоохон хэцүү юм байна да. Тэгээ бүр 2 удаа ийм гэмт хэрэг шүү. За тэгэхээр дараагийн баримт. За Victoria Vani гэдэг нэртэй нэг хүн байт юм байна. Энэ хүн болохоор төгс гэр бүлийн дүрслэг бол харуулсан. Хөвчлэн одоо би өдөрт одоо хэр их мөнгө өрдөг вэ гэх мэтлэн бол бичлэг оруулдаг. Эдгээрийн үндснээр тэрээр бол эд баялгаа гайхуулж өдөрт хэдэн зуун доллар урж байгаа хүмүүст харуулж гадуур хооллож тиймэрхүү ингээд флекс магийн контент бол хийдэг хүн байт юм байна. Гэвч дараагийн бичлэгийг харах юм бол бүх зүйл ингээд хардаж байгаа шал өөр байдгийг бол харуулсан хэсэг байт юм байна. Та дараах бичлэгээс ямар нэгэн зөрчилтэй байгаа хэсэг болоорой. I'm sure you guys how much I spent a day being a stay-at-home mom who lives in New York City with no budget. Today I got something completely different. An iced cappuccino was $8.50. On our morning walk, I totally forgot that I didn't have a protein smoothie. I added a scoop of whey, which was $1.50, and my smoothie $12.79. For breakfast, I got the kids a slice of pizza. My husband and I decided to skip breakfast because we wanted to get our lunch. Томор хам бол тэр бичлэгтээ өглөөнийхөө алхалтынхаа үеэр смути авсан талаар бол ярьсан. Тэгвэл Викторигийн баримт дээр яагаад өдрийн 4 цаг 14 минут гэсэн цаг байгааг бол тайлбарлах хэрэгтэй болж байгаа юм байна. Хумус хувцас гээд бичлэгийнхэн бусад хэсэг нь яг бол таарж байгаа. Тэнгүүл нэг асуулт төрөх нь яагаад заавал тэр худлаа хийсэн юм бол хүмүүсийн таамгаар болохоор магадгүй тухайн инфлюенсер өнөөх хортой сэтгэлгээгээр өдөөс хойш смути ууснаа хүлээмжшүүлэхөөс илүүтэйгээр Instagram-даа зориулж өглөөг шинэхэн смутитэй эртлэн эхлүүлэх нь илүү гайхалтай харагдахыг бол бодсны эцэст ингэж дүгнэгдэж байгаа юм байна. Гэтэ би яг ингээд сошиал медиа дээр хит их ганган хинцээр тийм нэг үнэтэй юм авсан талаар контент хийх нэг амар хүсэл байдаг юм аа. Тэгээ сошиал медиа дээр бас нэг өөр нэг амьдрал өрнөж байгаа шүү дээ. Энэ амьдрал тэгээд заавал өөрийгөө хууран байж, хүмүүсүүдийг бас хууран байж. Гэтэ ер нь бодоосоо чинь сүүлийн үеийн трендүүд угаасаа л нэг иймэрхүү болцсон байгаад байгаа шүү дээ. Хүмүүс ер нь Instagram дээр хамгийн гоё, хамгийн сайхан юмыг харуулдаг. Гэтэ одоо болохоор Instagram сошиал медиа бол шал өөр болж байгаа гэж бол дүгнэж байгаа. Хүн болгон ийм юмд чинь одоо real видео үзэх бол аим хүсэж байгаа шүү дээ. Real. Тэгээд бизнесээ ерөөдөө ийм үзэл баримтлал дээр бол аль болох сошиал медиа гэдэг ертөнцийн өөрийн гэсэн үннээрээ, өөрийн гэсэн байгаа байдлаараа үннээрээ байх гэж видео контент сторнууд бол хийдэг. Тэгэд миний Instagram руу орох юм бол яг л тем канал гэсэн тий. Гэтэ энэ хүн шиг бол хуурч бол хүмүүст бол хүрэх бол биш ээ. Монгол ард нэг гой зүрц өгөөд шүү дээ. Үннээр явбал юугаар юу гүйцэн гэдгүүлээ. Та барыг их юм мэдэх хаа. Comments дээр бичүүлээрэй. За guys, энэ удаагийн дугаар дээр One Road боловсролын агентлаг хамтран ажиллаж байна. Хэрвээ та бүгд нэрмдээ Солонгос улсын топик сургуулиудад бакалавр болон магистраа сурахаар төлөвлөж байгаа бол 2026 оны 9 сарын 9-нд эхэлсэн байна. Таны суралцах хүссэн мэргэжлэр Солонгосын шилдэг магадлан идэвхжлэгдсэн ранк өндөр 20 гаруй их сургууль руу One Road боловсролын агентлаг зуучилж байгаа юм байна шүү. Та топик 3 IELTS 5.5-аас дээш оноотой бол шууд 30-аас 100% тэтгэлэгтэйгээр элсэн суралцах боломжтой. Эсэлтийн хугацаа сургууль тус бүр дээр өөр өөр байдаг тул та One Road-ийн офс дээр ирэн дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Өө нэр
Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй виз гаргалт 100% батландагч хүртэл шаардахгүй юм байл шүү. За тэгэхээр дараагийн баримт дараагийн хүн болохоор Cecily Bachman гэдэг хүн юм байна. Энэ хүн болохоор эрт босч байгаа юм шиг жүжиглэж буй нэгэн ээж инфлюенсер юм байна. Энэхүү бичлэгэн дээр болохоор тухайн хүн аль эзэн өглөө эрт босцсон байгаа нэлт байгаадсэндээ тэр болохоор бичлэгэндээ өглөө ингээ орноосоо дөнгөж босч байгаа юм шиг гарч ирж байгаа. Тэгээ дээрэс нь ядарсан мэтэр бол жүжиглэж байгаа нь бол харагдана. Гэтэ энэ нь бол том асуудал биш. Тэрээр яасан бэ гэхээр унтлагын хувцсныхаа шошиг бол алгүйгээр ингээ босч ирж байгаа нь бол харагдаж байгаа. Тэгээ энэхүү шошиг нь болохоор тухайн бичлэгийг эхнээсээ дуусах хүртэл бол маш тод бол харагдаж байгаа. Сошиал медиа дээр энэхүү үзэгдлийг харсан хүмүүс юу гэж дүгнэж байгаа вэ гэхээр энэ үзэгдэл бол зүгээр нэг уучлж болох зүйл ээ. Тийм амар ноцтой асуудал биш ээ гэж бол хэлж байгаа. Гэхдээ энэхүү видео бол бидний сошиал медиа дээр харж буй зүйлүүд зарим хэсэг нь харагдаж байгаа шиг бодит жинхэнэ биш гэдгийг бол дахин сануулж баталж байгаа хэсэг бол харуулж өгч байгаа юм байна. Та нэг юм хөвчлөг үзчихсэн нөө ингээд инфлюенсер гэсэж ингээд камера 50 гутлаа ингээд уулар ингээд халахж байгаа ингээд видео хийжтэй штэ. Тэгвэл тэн дээр ай тавиад амар ингээд яг бод байдлаар тухайн камера аливжээ уур тавьчин гутлаа гүйж ирж байгаа штэ. Яг тэр бичлэг шиг санагдлаа. Үгүй ядаж тийм daily vlog ч юм уу тиймэрхүү юм хийх гэж албаар иймэрхүү видео хийж гисэн бол шошгоо авчихгүй дээ тий. За тэгэхээр дараагийн баримт. Бид аливаа нэг амьдралын хэмээг харуулсан видео контент амьдаад шүү дээ. Одоо жишээлбэл бол ямар нэгэн зүйл зэгцэлж байгаа, гэр орон цэвэрлж байгаа, эсвэл хөргөчөө илүү дүүргэж байгаа ч юм уу. Тиймэрхүү бичлэгүүд амар их дуртай үздэг. Camille Ray гэдэг нэртэй нэг хүн бас яг ийм төрлийн видео хийх юм байна. Яг ингээд дээрэс нь хувцсар саунд юм хийгээд хөргөчөнд хадгалж байгаа гэх мэтчлэн. Гэхдээ та энэхүү бичлэг үзээд ямар нэгэн зүйлийг анзаараад үзээрэй. Тагд минь анзаарсан бол яг нэг төрлийн бичлэг дахин үзэж байгаа юм шиг яг déjà vu гэдэг штеп. Яг түн шиг бол мэдрэгдсэн байх. Ягаад вэ гэхээр тухайн хүн болохоор хэдий ингээд тайлбарыг сольсон ч гэсэндээ тухайн бичлэгийн дүрт гарч байгаа дүрсийг дахиад тухайн өдрийнхөө бичлэгэн дээр ингээд оруулаад өгснэг бол анзаарж байгаа байх. Ийм арга нь бол зүгээр нэг энгийн зүйл биш. Энэ бол худал хуурмаг. Гэтэ энэхүү үзэгдлэг болохоор хүмүүс бол бараг л анзаарахгүй байх шахуу байгаа штеп. Тэгэж ботхоор тэр хүн яг суутан юм шиг. Гэтэ харамсалтай нь бид нар үзчихлээ штеп. За тэгэхээр дараагийн баримт. Энэ баримтыг болохоор хүмүүс бол нэлээд анзаарах байх. Кристина Кринелла гэдэг нэртэй инфлюенсер байт юм байна. Instagram дээр 1.1 сая дагагчтай. Тэрээр болохоор ихэнхээ заяасан бие галбирыг бол ингээд олон нийтэд бол харуулдаг тиймэрхүү видео хийдэг төрлөх үе юм байна. Энэхүү дүрс видеогоор тухайн нэлээд алдартай болсон ч энэ байдлаар үнэхээр амжилттай явж байгаасандаа тэрээр зарим нэг нийтлэлтэй байгалийн үннийг хэтрүүлж байгаад баригдсан байна. Тухайн бичлэгээс хамтаарцгаая. Төмөр хүртэл бэлхүүсхэн тэрэмгээр фильтр нь орж байгаа бол харагдаж байгаа. Тэгээд энэ үзэгдлийг ер нь харах юм бол нэг бол амар том фильтр ташаа өргөсөн эсвэл өгзөг томруулсан тийм нэг эффект өгсөн байгаа. Тэгээд хүмүүсийн дүгнж байгаа болохоор түүнд бол угаасаа өөрт хангалттай сайхан бие галбир байсаар байхад яагаад ингэж худлаа хэлнэ вэ гэсэн маш тийм таагүй сэтгэлтэй байгаад байгаа юм байна. Гэтэ миний бодлоорсондоо үнэхээр гоё төгс бие галбиртай бараг л байна шүү дээ. Тэгсээ чин албаар ингэж фильтр өгөж нэмж ингэж нэхэ нэг бол дутуугийн мэдрэмж эсвэл илүү их ашиг хонжоо хайсан. Эсвэл биеийнх нь мас нь унсан ч юм уу тийм үедээ илүү их үннээс бол худал ирэхийг хүссэн болов. Гэтэ Instagram дээр 1.1 сая дагагчтай хүн шүү дээ. Таад минь энэ дээр бас юу гэж бодож чинь сэтгэл дээр бас бичүүлдээгээрээ. За тэгэхээр сүүлээсээ 2 дахь баримт. Alexa Cortez гэдэг нэртэй нэгэн бизнесмен хатагтай байт юм байна. Одоо өөрийгөө ямар их мөнгөтэй вэ гэдэг бол дүгийлгэх дуртай. Бруклиний хагас марафонд гүйж бол тухайн бүмд тэргүүлснээрээ бол маш сэтгэл нь хөдөлж байгаа бичлэг бол хийсэн байдаг. Гэвч баатарлаг түүхийнх нь хамгийн инээдтэй хэсэг нь юу вэ гэхээр тэр тэмцээнд бүртгүүлэхгүйгээр зүгээр л эрхийг нь хулгайлсан байсан юм байна. I just ran the Brooklyn Half Marathon and I'm crying, which is why I think this video is important, and I cried for a lot of this race. And I ran it at a 7:43 pace. I didn't even sign up. I just asked the security guard, where do I start and where does it end? I haven't run this much since March of last year, where I ran the Austin Half Marathon. Марафон гэдэг нь уус эмнэлгийн тусламж сайн үйлсийн хандивт зориулж хүмүүсээс төлбөр бол авдаг. Гэхдээ хүмүүс үгүйс дүгнж байгаа гэхээр энэ хүүхэн болохоор сайн үйлсээ мөнгөийг хулгайлцгаад өөрөө баатарлаг мэтэр гайхуулж байгаа үнэхээр шившгтэй маа гэсэн комменттэй байгаа юм байна. Өмнө тэрээр болохоор өндөр төлбөртэй өөр марафонд гүйж байсан учраас энэ бүхнийг бол маш сайн мэдэж байгаа нь бол гарцаагүй байсан юм байна. Тэрээр асар их шүүмжлэлд өртснөхийн дараа яасан бэ гэхээр аимшигтай алдаа хийсний хүлээмж шурууд $150 хандуулсан байна. Гэхдээ тэмцээнд бүртгүүлээгүй зүгээр эрхийг нь хулгаалангуутлаа төрүүлчихэд ийм үйл хийхэр чинь ядаж шудраг өрсөлдөчихгүй дээ. Энэ бол яагаад жишээ. За тэгэхээр хамгийн сүүлийн баримт. Одоо өмнөх
part-ыг болон одоогийн саяны хэлснээс илүү увайгүй амар л уурчин байгаа. Та эдээс нэлийн уурчин хүрэх баха. Мэл Гибсон гэдэг нэртэй хүн байт юм. Тэрээр болохоор хорт хавдартай гэж дэлхийн нийтэд хуурч жинхэнэ өвчтнүүдийг өглөрөөн түлхэж шахсан дээд зэрэглэлийн луурч юм байна. Тэрээр яасан бэхээр тархины хорт хавдар тусаад 6-7 хоногийн амьдрах хугацаа үлдсэн гэж зарлаад түүнийгээ зөвхөн эрүүл хоолны дэглэмээр эдгээсэнгийг худлаа түүх зохиосон юм байна. Үүгээрээ тэр ном аппликейшн гаргаж эрүүл мэндийн багш болж баяжсан юм байна. Хамгийн аимшигтай нь болохоор түүнд итгэсэн хорт хавдартай хүмүүс амин чухал эмчилгээнээс татгалзаж амь насаараа хохирох төгчөөсөн юм байна. Гэвч 2015 онд бол түүний үнэн илчлэгдсэн. Тэр хизээж хорт хавдар тусаагүй байгаа бахгүйгээр сайн үлсийн хандив хүртэл өөртөө живссан юм байна. Ийм настай зүйл хийсэн түүнд болохоор ямар ч ингэж хорих ял бол үгүйгүй. Ердөө мөнгөнд торгуул ногдуулсан юм байна. Бүр уур хөрмөр зүйл нь юу байсан бэ гэхээр хүний амь насаар тоглож олсон мөнгөөрөө тансгалсан тэрээр одоо бол мөнгөгүй торгуулж төлөөг байгаа юм байна. Яа, гэхдээ энэ хүний гудамжинд талах юм бол олон хүмүүс лейл шидэх баха те. Лейл мэл өндөг мөндөг. Энэ бол үнэхээр арай дэндүү гар юм байна уу. Тэрөө та хэд мэрхний энэс сургалт зөвлөх байхгүй ч байгаа бол тухайн хүн яг өөрөө яг тэр зүйлээр хэр их мэрэгсэн бэ, хэр их үр дүн гаргасан бэ гэдгийг ихэд харчаад дараа нь тэр хүнээс сурах зүйлүүдээс сурсан хамаагүй илүү ашигтай шүү. Ер нь ямар сургалт байсан. Гэтэ бүр арай дэндүү хорт хавдартай гэж худлаа ялангуудлаа мөнгө завшингуудлаа хоолны дэглэмээр идэгсэн гэж худлаа ялангуудлаа ном аппликейшн гаргаад түүнийгээ зарсан гэхээр үнэстэ жинхэнэ мэрэгжлийн л өөрч юм байна да. За тэгээд энд хүрээ дугаар минь өндөрлөж байна. Тэгээд та бүхэн сонирхолтой байсан бол лайк дараа саботорхоо битэн мартаарай. Тэгээд бас ямар төрлийн дараагийн дугаар дээр контент үзэх хүсэж байна. Таад минь коммент дээр биччихүүлээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Оо guys, та нар энийг хартаа. Би өглөө 3 цагт босоод тэгээд 4 өнгөрөөгөө бичлэнд орсон байгаа байхгүй юу? Тэсээ чинь танкиг орцтой цаг хартаа 7:38. За. За бүгдэнд нь өнөөдөрт нь амжилт. Тэгээд имжлэг үзэж байгаа хүмүүст өглөө өдөр орой минь. За. Bye guys. Bye. Хайртай шүү.